Recording бол юугаар ширнэ? Screen share гэдэг. Хатруулж байгаа. Яа. За миний дэлгэц харагдаж байгаа гэж найдаж байна. Тэгээд та бүхэн хэрвээ асуулт авах юм бол юу авахгүйгээр микрофоноо нээлгүйгээр төгсгөлт нь асуултаа асуух боломжтой шүү. Эсвэл гараа өргөөд асуултаа асуух боломжтой шүү. За тэгээд микрофоныг уянгатай зэвшилжүүлээ. Та өөрийгөө танилцуулаад илтгэлтэй ороорой. За бүгдтэй орой минь. Намайг Уянгаа гэдэг би Хайсын эколог байгаль хамгааллын 1-р курсын оюутан байгаа. Тэгээд бас үндэсний байгаль орчин залуучуудын зөвлөлийн гишүүн байгаа. За өнөөдрийн вебинарын ихтгэл маань бол цөлжилт ба газрын доройтол гэсэн сэдвтэй. За дараагийн слайд. За агуулгын хүрээнд болохоор удирдгал хэсэг, тэгээд оршил, үндсэн хэсэг болон дүгнэлт хэсгүүдээс тогтож байгаа. За next. За удирдгал хэсэг. За энэ нөгөө цөлжилт газрын доройтол нь дэлхийн түвшинд болохоор ингээ байгаль орчны хувьд болохоор маш ноцтой хүний нийгэмд болон ингээ эдийн засагт биологийн олон янз байдлын хомсдол хүнсний аюулгүй байдал маш хүчтэй ноцтой нөлөө үзүүлж байгаа байгаль орчны тулгымцсан асуудлын нэг юм аа. За тэгээд дэлхийд даяар 12 сая жил бүр 12 сая газар ингээд доройтож байгаа гэсэн дэлхийн үзүүлэлт байдаг. Тэгэхээр энэ нь болохоор цөлжилт болон газрын доройтол нь зөвхөн нэг шалтгаанаас болж үүсдэггүй. Энэ нь маш олон шалтгааны нэгдлийн нөлөөний үр дүн байдаг. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй судалнаа гэсэн. За Монгол улсын тухайд авч үзэх юм бол газар зүйн онцлог байдал, экологийн эмзэг тогтолцоо, уламжлалт газар ашиглалтын хэм маяг нь цөлжилт болон газрын доройтолд ихээхэн өртөмтгийн нөхцөл байдлыг үүсгэдэг. Тэгээд тийм ч учраас Монгол улсын 77% орчим хувь нь цөлжилт болон газрын доройтолд өртсөн гэх энэ мэдээг үндэсний байгаль орчны яамнаас ингэж гаргасан байдаг. За бэлчээр доройтож усны их усүр хомсдож байгаа Монголын нөхцөлд энэ нь Монголын уламжлалт нүүдлийн малаа жахуу устдах аюул нүүрлэж байна гэд энийг болохоор газар зүй геологийн хүрээлэнгээс ингэж гаргасан мэдээ байгаа. Тэгэхээр энэ нь бол бидний маш анхаарах ёстой чухал сэдв юм аа. Тэгэхээр энэ цөлжилт болон газрын доройтолыг шийдвэрлэх нь Монгол улсын хувьд болохоор их дэлхийгээ хайрлах хамгийн чухал үүрэг. Бидний оршин тогтох үндэс бол хөрс дэлхий байгаа шүү дээ. Тэгээд бас бид нар Монгол улс маань болохоор 1996 онд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдсэн байдаг. Тэгэхээр энэ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чухал ач холбогдолтой байх нэ. За дараагийн слайд. За тэгвэл хөрс цөлжилт хөрсний доройтол гэдгийг тодорхойлтыг яг ингээ Монгол улсын хуулинд орсон тодорхойлтоос харах юм бол хөрс гэдэг нь газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт давхрах бүхий цэвсгэр хэсгийг хэлдэг. Цөлжилт гэдэг нь болохоор удаан хугацаагаар үргэлжлэх газар доройтох үйл явцыг хэлдэг. Бөгөөд энэ нь болохоор цөл нь энэ цөлжилтийн төгсгөлийн үе шат гэж үздэг. Цөлжилт нь байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны олон талт нөлөөллөөс хамаардаг зүйл юм аа. Тийм учраас цөлжилтийг тодорхойлоход нэлээд хүндрэлтэй байдаг. Хөрсний доройтол гэж юу вэ гэдэг нь болохоор энэ нь болохоор цөлжилтийн өмнө тохиолддог. Тэгээд хөрсний доройтол гэдэг нь хөрсний үржил шим муудах, илэгдэл, эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдах анхны шин чанараа алдагдж байгаа үзэгдэл юм аа гэсэн. За дараагийн. Тэгэхээр саяны өмнөх слайдн дээр хөрсний доройтол гэдэг нь хөрсний үржил шимийг алдагдуулж байна гэсэн. Тэгвэл эндээс хөрсний үржил шим гэж юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр хөрсний үржил шим гэдэг нь ургамал шаардлагатай шим хичээлийг ялангуяа азот, фосфор, калий гэх мэт эрс байцыг хангалттай хэмжээгээр агуулж ургамлын хэвийг өсөж хөгжих тэр нөхцлөөр хангах хөрсний чадвар юм аа. Тэгэхээр азот нь болохоор тухайн ургамлын ногоон массыг нэмэгдүүлэх энэ нь болохоор нөгөө нэг иш навч ургах процессыг дэмжиж өгдөг эрс байц байгаа. Харин фосфор нь болохоор тухайн ургамлын үндэс болон цэцэглэлт, жимслэлтийг ингэж дэмжиж өгдөг эрс байц байгаа. Харин калий нь болохоор тухайн ургамлын дархлаа болон усны зохицуултыг дэмжиж өгдөг эрс байц байгаа. Тэгэхээр хөрсний үржил шимд эдгээр эрс байц байж ич тухайн
хөрсний ургамал ногоон бүрхөвч одоо тогтно гэсэн. Харин хөрсний доройтол гэдэг нь хөрсний үржилшин буюу эдгээр эрдэс бодисууд багаснаас болоод ургамлын одоо ургамлын бүрхөвчийг өсөлт зогсоох цөлжих гол шалтгаан болдог гэсэн. За тэгвэл энэ хөрсний доройтолд хүргээд байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр эхнийх нь болохоор удаан хугацаанд газрыг буруу ашиглах. Хоёрдугаар гэх юм бол хөрсний бүтцийн хоёр дахь нь хөрсний шим дижил бордоо хит их ашигласнаас болоод хөрсний шим дижил чухал элементүүд одоо багасах. Тэгэхээр энэ дээр болохоор газар тариаланчид хамгийн их ашигладаг аахгүй пестицид гээл нэг хорцоо шавж устгах байдс гээд эдгээрийг их ашигласнаас болоод хөрсний доройтох шалтгаан болдог. Гурав дахь нь болохоор тухайн газар тариал нь нэг л төрлийн одоо ургамлыг нэг л төрлийн одоо ургацыг олон жил дараалж таривал тухайн хөрсний үржил шим багасж хөрс доройтох шалтгаан болдог. Ингэснээр хөрсний үржил шим алдагдсанаас болоод хөрсний бүтэц эвдэрдэг. Үүний улмаас хөрсний бүтэц эвдрээд цөлжилт үүсэх шалтгаан болдог байна. За дараагийн слайд. За хөрсний доройтлын үр дагавар. Энэ нь болохоор хөрсний доройтсноос болоод ямар үр дагавар хүрэх вэ гэдгийг бид нар зайлшгүй мэдчихэж энэний эсрэг арга хэмжээг авна. За тэгвэл ямар үр дагаварт хүрдэг вэ гэвэл энэ нь хөрсний үржил шим буурна, мөн ургац багасна, хөрсний шим дижилтэй давхарх нь нэмгэрч хөрс эвдэрнэ, мөн эндээс улмалаад эсжилт, цөлжилт нэмэгддэг байна. Тэгээ 1960-аад оноос хойш одоо Монголд хөрсний үржил шим тасралтгүй буурч байна гэсэн судалгаа байдаг байна. За дараагийн слайд харуул хөрсний доройтлыг зогсоохын тулд бид нар юу хийх ёстой вэ? Ямар шийдлүүд байдаг вэ гэвэл ерөнхий арга замуудыг танилцуулбал нэгдүгээрт органик бордоог ашиглах. Энэ нь яг нөгөө хөрсний эрдэс бодисуудыг агуулсан калий, магний, фосфор гэх мэтийг хөрсөнд дагуулгадах эрдэс бодисуудыг агуулсан органик бордоог ашиглах хэрэгтэй. Хоёр дахь гэвэл мэдээж тухайн одоо газар тариаланда сэлгээ тариалтыг хийх хэрэгтэй. Одоо эхний жил нь өөр ургас тариад дараа жил нь өөр ургас тарих гэх мэтчлэн. Яагаад вэ гэвэл нэг ургацыг олон жил удаан дараална, олон жил урт хугацаанд тариалах нь тухайн хөрсний эрдэс бодисыг ингээд алдагдуулж идэг болохоор сэлгээ тариалтыг хийх хэрэгтэй байна. За гурав дахь нь болохоор одоо хөрс хамгаалах технологиг боловсруулах хэрэгтэй. Энэ нь болохоор гүн хаалтыг багасгах. За тэгээд цөлжилт болон газрын доройтлын нэг чухал үзүүлэлт бол хуурайшлын индекс байдаг. Тэгвэл энэ хуурайшлын индекс нь болохоор газрын чигийн хангамжийг илэрхийлдэг юм аа. Тэгээд Монгол улсад болохоор энэ сүүлийн 30 жилийн одоо турш харуул одоо хур тунадас буурсан, агаарын температур нэмэгдсэн, үүний нөлөөгөөр хуурайшилт нэмэгдэж байна гэсэн судалгаа байдаг. Тэгээд энэ хуурайшилтын индексийг тгээс нэг утгатай байдаг. Тэгээд энийг Монгол улсын хэмжээнд энэ хуурайшлын индексийг болохоор ямар утгатгуунаар авч хэрэгэлдэг вэ гэвэл одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн ба орчны хөтөлбөрийн гаргасан аргачлалаас авч одоо хэрэгжүүлдэг байгаа. Тэгээд учир нь энэ хуурайшлын индексийг гаргах арга нь олон улсад ингээд өөр байдаг. Гэхдээ Монгол улсын хувьд бол нүүбээс гаргасан аргачлалыг хэрэгэлдэг байгаа. За тэгээд энэ хуурайшлын индекс нь болохоор хур тунадснаас шууд хамааралтай, харин температураас өргөө хамааралтай байдаг. За сүүлийн 5 жилийн хуурайшлын индексийн дүгнэлтийг 30 жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулж тооцдог. Тэгээд судалгааны зориулалтаар янз бүрийн жилүүдэд харьцуулт үзэж бас болдог. За дараагийн слайднаас харвал энэ дээр Монгол улсын газар зүйн цөлжилтийн зэргийг харуулсан гэсэн байгаа. Тэгээд эндээс харах юм бол Монгол улсын 15.3% нь цөлжилт илрээгүй, харин 76.9% нь болохоор цөлжилт илэрсэн байдаг. Энэ дотор болохоор цөлжилт сул илэрсэн нь болохоор 31.5, дунд зэрэг хүчтэй, нэм хүчтэй гэдэг тус бүрдээ өөр хувьтай байгаа. За хөрс нь болохоор байгаль орчны гол зангилаа суур болдог бөгөөд хүрээлэн буй орчны төл гэж үздэг. За дараагийн слайдад харвал одоо Монгол орны цөлжилт газрын доройтлыг илүү дэлгэрэнгүй харуулсан гэсэн байгаа.
За эндээс харуул одоо уур амьсгалын үндсэн ажиглалтыг сүүлийн 80 жилийн хугацаанд хийхэд Монгол улсын хэмжээнд болохоор дундчилсан байдлаар одоо жилийн агаарын температур нь 2.5 градусаар дулаарч хурд хүнсний хэмжээ 8%-аар буурсан гэх үзүүлэлттэй байгаа. Тэгээд эндээс улмаалаад одоо цөлжилт нэмэгцээр байгаа. Тэгээд энэ хүснэгтийг харах юм бол 2020 онд одоо өмнөх оноотой харьцуулахад нийт нутаг дэвсгэрийн цөлжилт болон доройтлын хувь нь нэмэгдсэн байгаа. Үзүүлэлт харагдаж байна. За дараагийн слайднаас харуул цөлжилт газрын доройтол үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлс байна. Энэ нь болохоор ямар нөлөөлөх хүчин зүйлс байдаг вэ гэвэл байгалийн болон хүний хүчин зүйлс гэж байдаг. За байгалийн хүчин зүйлсд нь уур амьсгалын хүчин зүйл, тэгээд хөрс усаар илэгдэж эвдрэх, хөрс салхиар илэгдэх, ургамлын нөмргөө өөрчлөлт гэх байдаг. Тэгээд эдгээрийг дэлгэрэнгүй үзье гэвэл бас YouTube-ээс, Google-ээс хайгаад үзэж болно. Тэгээд энийг нөгөө ярин гэвэл жоохон итгэлийн маань хугацаа багаага учраас ерөнхийд нь яриад явж байгаа шүү. За тэгээд хүний хүчин зүйлд нь болохоор нийгэм болон эдийн засгийн хүчин зүйлс байдаг. Энд нь бол хүн амын нэгтшил, малын нэгтшил байгаа. За мөн дэлхийн дулаалал дам аргаар нөлөөлж байгаа. Мөн хүний хүчин зүйл ой мод огтлох, ой модод одоо гал төмөр үүсгэх хүчин зүйлсийг үлдээх зүйлсүүд орж байгаа. Мөн буруу газар тариална, усны буруу ашиглалт, уул уурхай барилга, мөн хотчил суурьшилтын төвлөрөл, зам, дэд бүтц нөлөөлдөг байна. За дараагийн слайдаас харуул цэгэн цөлжилт гэж юу вэ гэдээ байгаа. Энэ цэгэн цөлжилт гэдэг нь одоо цөлжилтөн бүхэл нутгаар биш харин жижиг талбай тус тусдаа цэгүүдэд хэсэгчилсэн байдлаар үүсгэх хэлдэг. Товчоор бол одоо жижиг тархалтай газруудад үүссэн цөлжилтийг хэлдэг байгаа. Тэгэхээр одоо жишээл энэ нь болохоор ямар газруудаар их хвчлэн үүсдэг вэ гэвэл одоо хот зурангийн ойролцоо, зам дагуу эсвэл мал бэлчээрэлтэй хэсгүүдэд энэ нөгөө хүн ам одоо илүү тухтай бүс рүү яваад илүү бөөгнөр суурьснаас болоод яг тэр хэсгийн газар талхлагдах үзэгдэл гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо чинь хөдөө орон нутгад гэх юм бол голын ай сав газраар айлууд их одоо нүүж буудлах нь тэнцээ ингээд газрын талхлалт үүсээд цэгэн цөлжилт үүсэж байна гэсэн. За тэгээд цэгэн цөлжилтийн үр нөлөө нь юу вэ гэвэл хөрсний үржил шин буурна. Тэгээд ургамал ургахгүй болно. Тоосчлт илэгдэл ихсэн. Тэгээд амжиргаа эдийн засаг сөргөөр нөлөөлнө. Цөлжилт өргөжөж байгаль орчинд оройтно. За дараагийн слайдаас харуул хөрсний доройтол болон цөлжилтийн төлөв байдлын зэрэглэл нь болохоор сул, дунд, хүчтэй гэсэн зэрэглэлүүд байдаг. Тэгээд дээр нь ингээд өөр өөрсдийн ингээд шин чанаруудтай байгаа. За тэгээ эндээс нэг чухал цөлжилт газрын доройтолд чухал нөлөөлж байгаа хүчин зүйлд Монголын түвшинд болохоор энэ 5% малын бэлчээрийн доройтол бэлчээрийн дааз хэтрсний улмаас ингээд цөлжилт явж гинэ гэсэн ерөнхий мэдээ байгаа шүү дээ. Тэгээ би энийг нэг илтгэлээ бэлтэж байхдаа шинжилгээний академийн газар зүйн геологийн хүрээлэнгийн яг энэ цөлжилтийн судалгаа хариуцсан эрхлэгч ганж өдргээд мэрэгжилтэнтэй уулзсан. Тэгээд тэр хүн надад ингээ аюу чухал хэрэгтэй мэдээллүүд их өгсөн. Тэгээд тэдгэрийг энэ бэлтгэлд их оруулсан байгаа. Тэгээд тэр мэрэгжилтэн маань юу гэж хэлсэн бэ гэхээр энэ нөгөө нэг Монголын нүүдэлчин соёл болохоор ингээ маш гоё юм эрүүл тогтолцоотой байсан. Одоо өнөө үед болохоор энэ нөгөө уламжлалт нүүдэлчин ахуйн соёл маань алдагдчихсан. Жишээлбэл одоо нөгөө нүүдэлчин соёл болохоор ингээд нутгаа байнга ингээд сэлгэж нүүддэг байсан бол одоо болохоор ингээд нэг газараа удаан хугацаанд байх бөөгнөрөх гээд ингээд нөгөө бэлчээрийн талхлалт их үүсээд байгаа. Тэгээ бас хоёр дахь нэг шалтгаан нь болохоор энэ нөгөө 5% мал өөрөө газар зүүн өөр онцлогт ингээд тохирсон шин чанар 5% мал дотор байдаг гэсэн. Жишээлбэл одоо тэмээ гэх юм бол говь цолд амьдэрдэг штэ тий. Тэнгүүд одоо нөгөө 9 тасархаад ингээд тэмээ нөгөө аялал жуулчлалт зориулалтаар тэмээ их ингээд байгаа. Тэнгүүд тэр 9 тасархаа нь экосистем тэмээ яаж нөлөөлж байгаа вэ гэхээр 9 тасархаад нэг юм том бургуулсан ингээд моднууд байдаг штэ. Тэнгүүд тэмээ нөгөө өөрөө тийм том амт учраас тэдгээр модуудыг оройноос нь ингээд навчаас нь идээд тэр модны дараагийн үржих боломжийг нь алдагдуулчихдаг. Яг тэгвэл тэр хой мод нөгөө нэг навчнаасаа ингээд нөгөө намар ингээд модоос ингээд юунууд нэг юм цагаан юм хөөдөд нь шүү дээ. Тэр чинь нөгөө өрн цацгчин гэсэн үг байхгүй. Тэгэх боломжийг энэ тэмээ алдагдуулчихдаг.
Тэгэхээр энэ одоо тэмээл зөвхөн говь цөлдөө нөгөө заг идэж ингэж зохицуулттай байдаг гэж хэлж өгсөн. Тэгээд яг энэ хангай талд болохоор их хөвчлэн энэ хонь адуу өхөр сарлаг байхын зохистой. Хангай талд ямааны тоо өсөж болохгүй. Яг тэгвэл ямааны туурайны бүтц нь өөрөө ийм шугар хурц үзүүртэй гэдэг учраас ингээ нөгөө тухайн газрыг маш их ингэж нөгөө нэг сэмэгчдэг учраас тухайн газрын ингээ амир эвддэг. Тэгээд ямаа өөрөө газрын амин сор болгоныг идэж авдаг. Амт учраас ер нь бэлчээрийн талхалтыг их үүсгдэг. Тийм учраас ямаа ер нь бол говь цөлд байвал их тохиромжтой гэж хэлжсэн байгаа. За тэгээд эндээс харах бол мэдээж заавал сэлгэж нүүх ёстой. За дараагийн слайдаас харуул. Энэ дээр яг нөгөө нэг тэр туурайны бүтцэн байгаа юм. Хонь болохоор ингээд хоньны туурайны бүтцэн ингээд арай мохоо хэлбэртэй. Тэгээ туурайны завсар нь арай гүн биш байдаг бол ямааны болохоор юм үзүүр нь айгу хурц. Тэгээд ийм тэгээд туурайны завсар нь илүү ийм хад асга X газраар өгсөхөд одоо барьцтай ойлгохын тулд ингээд туурайны завсрын гүн байдаг онцлогтой. Тэгэхээр ямар газар амьдрах тэр дасан зохицлогын тухайн амтны антон физиологт нь байдаг гэсэн үг. За тэгээ эндээс харах юм бол ингээд нөгөө тэр ганч өдөр эрхлэгч мэрэгжилтний маань хэлсэнчлэн одоо Монголын нүүдэлчин яг эртээр үеийн одоо нүүдэлчин соёл бол байгаль их дэлхийгээ хайрлах, яг байгаль их дэлхийгээ ерөөсөө ингэж сэвтээхгүй, сэв хүргэхгүй тийм нандинаж одоо амьдардаг нүүдэлчин соёлтой ард түмэн. Жишээлбэл одоо Монгол гутал гэхдээ нөгөө Йетн хошоортой байдаг нь газрын тэр гутлын хошуу нь дээшээ Йетн байдаг нь газрын хөрсийг одоо өшөглөж өвсний үнцийг гэмтээхгүй байх зорилттой. Тэгээ энэ газар ихийг одоо ингэ шархлуулахгүй гэсэн нүүдэлчдийн гүн ухааны илэрлээ гэж одоо эрдэмтэд үздэг. За мөн одоо ан агных ёс төр хүртэл байгалийн тэнцвэрийг хадгалдаг. Ер нь бол монголчууд ан агнахтаа хэрэгцээнээсээ хэтрүүлдэггүй чанд дүрмтэй байсан байгаа. Тэгээд цаг хугацааны ирэхээр одоо ингээд одоо болохоор ингээд маш олон амьтдыг олон тоо ургамал амьтдыг олон тоогоор агансаар агаад улаан номонд ороод ховордоод байгаа. Тэгээд мөн бас нөгөө өмнө хэлсэнчлэн монголчууд ингээд нүүдэлж сэлгэдэг гэсэн. Жишээлбэл одоо ингээд газрын уулан дээр болно газрын гол эргээр ингээд нүүдлэхтэй тухайн одоо ингээд хавар дөнгөж урмал урж ивэл нөгөө уулан дээрээ уулын бэлэр ч юм уу нүүдлээд харин одоо ууланд яг тэр нөгөө өвс ногоо ингээд өрн боловсрож явах үед ингээд голын эрг рүү нүүдэг тийм тогтолцоо байдаг талаараас дурдж өгч ирсэн. Тэгэхээр энэ цөлжилтөө тэмцэхийн тулд бас энэ одоо энэ өмнөх Монголын нүүдэлчин соёлыг одоо оруулж ирэх хэрэгтэй. Энэ хүмүүст энэ байгалаа хайрлах тэр Монголын уламжлалт гүн ухаан соёлыг одоо бид нар эргэн сэргээж байгалаар нь ингэж хадгалахын тулд тэр байгалийн тогтолцоог ойлгодог тэр нүүдэлчин соёлыг сэргээх хэрэгтэй гэж энэ дээр оруулж өгсөн байгаамаа. За Монгол улсын цөлжилт газрын доройтлын дараагийн слайдыг харуул. Монгол улс цөлжилт газрын доройтлын эсрэг олон талт стратеги хэрэгжүүлж байгаа. Тэгээд эндээс дурдах юм бол үндэсний хэмжээний мега төсөл буюу одоо тэрбум модны үндэсний хөдөлгөөн явагдаж байгаа. Та нар ер нь бол анзаарж байгаа. За бэлчээрийн менежментийн бодлогуудыг бас хэрэгжүүлэхээр болж байгаа. Мөн технологийн болон практик шийдлүүдийг Монголд одоо хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь болохоор элсний нүүдлийг тогтоох, энэ нь элсний нүүдлийг тогтоох нь өөрөө цөлжилт болон доройтлын эсрэг чухал шийдэл ахгүй юу? Тэгвэл элсний нүүдлийг тогтоож ийж тэн дээр нөгөө нэг цөл дургадаг, говь цөл дургадаг одоо загч юм уу тэр нөгөө хөрсийг элс цөлийг бэхжүүлэх тэр ургамлуудыг тарьж энэ цөлжилтийн эсрэг хамгийн том чухал ажлыг авна гэсэн. Тэгээд усны нөөцийг хамгаалах, тэгээд гол мөрний эхийг ойжуулах, саарл ус ашиглах, туслалын услахааны технологиг нэвтрүүлэх гэх мэтчлэн. Тэгээд эд бүтцүүд байгаа. Мөн олон улсын хамтын ажиллагаа байгаа. Тэгээ одоо энэ 2026 оны 8 сарын 17-оос 28-ны хооронд болох гэж байгаа COP17-гийн баг хурал дээр энэ бол хэрэгжинэ гэсэн чухал байх нэ.
За газрын доройтлыг тэглэхдээ Монгол улсын хэмжээнд 2025 оны хэмжээнд ингээд тодорхойлтууд байдаг. Тэгэхээр газрын доройлтыг тэглэхдээ ямар зорилтууд тавьсан байдаг вэ гэхээр 2030 он гэхэд ой бэлчээрийн доройтлыг бууруулна, бэлчээр ойн доктортой менежментийг нэвтрүүлэх. Тэгээд 2015 оныхоос доройтсон газрын хувийг тухайн доройтсон газрын хувийг бууруулах буюу нөхөн сэргээнэ гэсэн. 2030 он гэхэд ус чийг намгархай газрыг хамгаалахыг хамгаална гэсэн байна. За тэгээд үйл ажиллагаанд нь бол ойжуулалт, нөхөн сэргийлэлт, бэлчээрийн зөв ашиглалт төлөвлөлт, хөрс усны хамгаалалт, илэгдэлтэй тэмцэх, тогтвортой газар тариална, ус чиг бүхний намгархай газрыг хамгаалах, хууль эрх зүй бодлого институцийн чадварыг бэхжүүлэх, хяналт шинжилгээ, мэдээлэл ба судалгаа чанаржуулах, тэгээд төсөв санхүүжилт олон талт оролцоог ингэж авч үзнэ гэж байгаа. За тэгээд тогтвортой хөгжлийн оюун санаа буюу шийдэл. Энэ цөлжилт болон газрын доройтол дээр биднэрт хамгийн түрүүнд шаардлагатай зүйл бол зөв хандлага болон боловсрол байгаа. Тэгэхээр бид нар энэ байгаль их дэлхийдээ хандах хандлага болон энэ цөлжилт гэж юу юм, цөлжилтийн үр нөлөө ямар үр дагавартай, энэ цөлжилтийг бууруулахад ямар арга замууд байдгийг бид нар ялангуяа залуучууд бид нар энэ талаар илүү сайн мэдлэгтэй болж өөрсдөө үлгэрлэж залуучууд өөрсдөө манлайлж иж бид нар нийгмээ бүтээх болохоор энэ дээр бол залуучууд маш идэвхтэй оролцох хэрэгтэй. Жишээ нь 30 40 жил 50 40-оос дээш жил амьдарсан хүмүүс бол тэр хүмүүсийн бодлоо оюун санаа нэлээд тогтцсон байдаг учраас жоохон хэрэгжүүлэхэд хэцүү байж магадгүй Монголын нийт түвшинд бол. Гэхдээ залуучууд бид нар уриалаад энэ COP17 дээр Монгол улсын хэмжээнд маш олон бодлого төлөвлөлтүүд гарч ирнэ. Тэгээд тэн дээр айгүй ингээд маш ач холбогдол өгөөд, сайн судлаад, мэдгэдэггүйнээ сайн дэвшлүүлээд, хэрэгжүүлээд, найз хамт олноороо ингээд маш идэвхтэй хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа шүү. Тэгээд бас энэ дээр Монгол улсын хэмжээнд энэ COP17 дээр зөндөө олон зүйл яригдах бах. Тэгээд эндээс яг энэ цөлжил газрын доройтлыг бууруулах дээр Монгол улсад хамгийн үр дүнтэй аргуудын нэг болохоор гадны улс орнуудад амжилттай болсон туршлагуудыг Монгол хэрэгжүүлэх гэсэн санааг бас нөгөө ган чөдөр ах маань бас мэрэгжилтэн маань аюу сайн захиж өгсөн байгаа. За тэгээд энэ дээр ингээд жишээнүүд байгаа. Жишээлбэл Хятад улс гэх юм бол цөлжилтийн эсрэг амжилттай өгсөн жишээ нь 3 хойдыг хамгаалах ойн төслийг 1978 оноос хойш хэрэгжүүлээд маш үр дүнтэй явагдсан байгаа. Тэгээд энэ нөгөө нэг газрын доройтлыг тэглэх гээд ном байдаг байхгүй юу? Энэ нь газар зүй геологийн хүрээлэнгээс гаргасан ном байгаа. Энэ номыг та нар аваад уншаад үзээрэй. Энэ COP17-д аягүй хэрэгтэй ном шүү. Тэгээд энэ номны хамгийн сүүлийн бүлгүүдэд амжилт Хятад болон Израилийн энэ цөлжилт болон газрын доройтлын эсрэг маш олон үе шаттай тэр төслүүдийг маш яаж амжилттай хэрэгжүүлсэн талаар бүх зүйлэн байдаг. Хэрхэн яаж төлөвлөсөн, арга зүй бүх зүйлүүдэн байдаг болохоор энэ аягүй хэрэгтэй ном байлээ шүү. Та нараас авч уншаарай. За тэгээд энэ ч бол нэг юм хэрэггүй. За тэгээд хамгийн төгсгөлд нь цөлжилт ба газрын доройтлын дүгнэлт нь нэгдүгээр тал цөлжилт бол хүний хүчин зүйл давангаалсан асуудал байгаа. Тийм болохоор бид нар маш ач холбогдол өгж энэ талаар илүү дэлгэрэнгүй судалж байгаль их дэлхийн зүй тогтлыг ойлгох хэрэгтэй. Тэгээд Монголд асуудал ноцтой төвшөнд хүрсэн байгаа. Монгол улсын 76.9% доройтсон цөлжилт болон доройтолд өртөж байгаа гэсэн тоо үзүүлэлт байгаа гэхээр энэ бол улаан дохиол гэсэн үг. Тэгээд цөлжилт нь эдийн засаг нийгэмд шууд сөрөг нөлөөтэй. Тэгээд дөрөв гэх юм бол гадны улс орнуудад энэ цөлжилт газрын доройтлын эсрэг амжилттай хэрэгжүүлсэн энэ туршлагуудыг судлаад бид нар энэ тууштай бодлогыг бодит үр дүнд хүртэл нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд мөн жишээ нь энгийн дадал хүртэл нөлөөтэй бид нар нэг удаагийн хэрэгслийг багасгах, жил болгон хувьцаа авах биш, харин нэг хувьцаа удаан хэрэглэх, байгаль дээлтэй сонголт хийх мэтчилэн энгийн дадал бидэнд бол маш чухал бас нөлөөтэй байгаль орчин маань. Тэгээд нөхөн сэргээлт боломжтой. Гэхдээ энэ маш урт хугацаанд шаарддаг зүйл байгаа. Жишээлбэл ойжуулалт, хөрс хамгаалалт гэдэг энэ маш олон жилийн тууштай ажил шаарддаг зүйл байгаа. Тийм болохоор залуучууд бид нар энэ талаар маш сайн мэддэхгүйтэй байж ирээдүгээ авч явах хэрэгтэй байна. За 7 гэвэл
одоо хамтын оролцоо хамгийн чухал. Энэ төр иргэд улс төр технологи бүгд хамтарч иж цөлжилтийг бууруулж чаднаа гэсэн байгаа. Тэгээд байгалаа хамгаалъя, газар нутгаас сэргээе, ирээдүйн хойчоо үеэ хамгаалъя гэсэн үрээд төвшүүлж байна. За тэгээ ашигласан их сурвалж маань энэ байгаа. За баярлалаа. За маш их баярлалаа. Аюу сонирхолтой илтгэл тавилаа. За та бүхэнд нэг асуулт байвлыг одоо нэг асуулт аваад тэгээд үлдсэн асуулт юм бол илтгэлийн хоёр дахь илтгэлийн төгсгөлт нь авцгаая. Тэгэхээр асуулт байвал гараа өргөөд асуултаа асуугаарай. Тэгэл олол байгаа учраас шууд микрофон нь нэгээд асуух боломжгүй байна. За асуулт байхгүй бол тэ. Тэгэхээр хэдүүлээ уянгаа илтгэгчтэй баярлалаа илэрхийлээд ямар нэгэн эможи дарцгаая, реакшн дарцгаая. Тэгэхээр за маш их баярлалаа. За Эрдэнэбат уран чимэг гараа өргөсөн байна. Та микрофон нэгээд асуултаа асуугаарай. Гоё ихтгэл тавьж өгсөнд баярлалаа. Надад нэг асуулт байгаа нь сая сэлгээ тариалан гэдээ ярьсан. Одоо энэ сэлгээ тариалан одоо Монголд байгаа сэлгээ тариалангийн байдал ямар байгаа вэ? Тэр бүх тариалантайгаа одоо нэг төрлийн тариалан тарьдаг болон сэлгээ төрөл гэсэн тэрнтэйгээ харьцуулбал миний бодлоор сэлгээнд бага байгаах гэж бодож байна. Тэгээд тариалантдыг одоо ингээд сэлгээ тариалан руу шилжүүлээ шилжцгээе гэхэд юу саадлаад байгаа вэ? Тэрний тухай хэлж өгөөч. За. Миний бодлоор би нөгөө нэг яг бүр мэрэгсэн хүн болж би дөнгөж оюутан болохоор ямар ч тааж миний уншиж судалж исэн зүйлсээс дүгнэж үзэхэд яг нөгөө нэг яг саяны яг хэлж байгаа үнэн Монгол улсын түвшинд болохоор зөвхөн нэг зүйлийг л тариалдаг. Тэгээд сэлгээ тариалт маш бага байгаа. Тэгээ энийг болохоор магадгүй газар тариалны эрхэлж байгаа тэр бүсүүдэд очиод одоо тэр газар тариалныг ингээ бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд энэ нь одоо та ингээ зөвхөн нэг зүйлийг тарих биш ингээд олон төрлийг сэлгэж тарих нь таны энэ хөрсний үржил шимийг нэмэгдүүлж та ургацыг илүү бүтээмжтэй авна гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй байх. Хүмүүс нөгөө мэдхгүйгээсээ болоод их алддаг учраас бид нар хэлж өгч мэдүүлэх ёстой байх. Тэгэхээр тэр хүн нөгөө энэ чинь би хэрвээ нэг ургацаа удаан тариад байвал миний ургац авах одоо хэмжээ маань багасах юм байна. Хөрсний эвдрэл үүсээд дараа нь тарих боломжгүй болох юм байна гэдгийг мэдэх болохоор ер нь бол энэ нөгөө бид нар мэдлэгийг сайн түгээж энэ нөгөө сайн нөгөө сүл дурдсан шүү дээ. Энэ газрын сүлжил болон газрын дөрөвтлийн мэдгэдэггүйнийг боловсролыг маш сайн эзэмших хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энийг бид нар залуучууд бид нар ч гэсэндээ одоо энэ талаар илүү сайн судлаад одоо COP17-гийн хэмжээнд явагдах бүх төсөл хөтөлбөрүүдээр бид нар гар бие оролцоод мэдээллийг сайн түгээр дамжуулахад одоо сайн тусалж болох хаа гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа. За тэгээд энэ нөгөө нэг юун дунд нь нэг асуулт байна. Хэдэн жилд нэг удаа сэлгэж тарих нь зөв бэ гэж асууж байна. Тэгээд энэ асуултын хариултыг аваад хэвтүүлээ дараагийн хэлтэл рүү орцгоё. Хэдэн жилд гэдгийг би яг тэр жилийг нь бол нарийн тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би яг тэр нөгөө мэддэг хүнээс нь бол асууя. Тэгээд тэр хүнд нь асууж агаад яг тэр талын мэдээллийг нь энэ нөгөө шинжилгээ ухааны академи газар зүйн биологийн албан фэйсбુક сайт гэдэг байхгүй. Тэн дээр нь би ингээд тэр мэдээллийг ингээд постероор болгоод тавихыг сануулж хэлчихье. Тэгээд тэр үед нь хариултыг оруулъя да. За. Энэ донд нөгөө нэг сертификат болон нэрцээ хэрхэн яаж бүртгүүлэх вэ гэж асууж байна. Тэгэхээр нөгөө нэг вебинарын ихэнд хэлж байсанчлан хамгийн төгсгөлд нь формс явуулна. Тэгэхээр тэр формсыг бүгэлснээр та бүхний нэрцийг бол бүртгэж авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр маш олон хүн бүртгүүлсэн. Тэгэхээр та бүгдийн нэр давхцсан ч юм уу тийм тохиолдлууд мөн дээрээс нь өөрийнхөө нэрээр орж ирээгүй байгаа хүмүүс байгаа учраас заавал Google Forms-оор ирцээд хор баталгаажуулаарай гэж хэлж байна. Энэ коммент донд бас хариулт орж ирж байна тийм ээ. За тэгээд манай дараагийн хэлтгэгч маань болохоор биологийн олон янз байдал ба газар ашиглалтын өөрчлөлт сэдвээр зэрлэг амтан судлах хамгаалах төвийн экологч мөнх далайгийн одон чимэг маань бол байна. Та co-host ирэхээ өгсөн болохоор screen share хийгээд
бидэнд өөрийгөө танилцуулаад ихтгэлдээ орой. Нэлтгэгч. Түр гараа явчих шиг боллоо. Балтан бас юм болоо. Яа. Нэгч маань орж ирж байх хорон хэдүүлээ тэгвэл цагаан эмнээд юу яа. Эрцээ авч идвэл би яг одоо эрцээхээ комент хэсэгт оруулчих. Тэгэхээр та бүхэн эрцээ за тэгвэл хүртгүүлээ. Би за комент хэсэгт би дөнгөж сая юу ширэлжлээ? Эрц бүглэх форумсыг ширэлжлээ. Тэгэхээр та бүхэн дараагийн илтгэгч төр холболтын асуудал гараа авчих шиг боллоо. Тэгэхээр 20 дахь илтгэгчээ хүлээж байх орондоо эрцээ бүртгэцгээе. За одоор 25 хүн бүртгүүлсэн байна. За хэдүүлээ 88 болоо болохоор. За та юу ягаарай? За манай 2 дахь хэлтгийгч ороод ирлээ. Тэгэхээр би яг одоо co-host эрхээ шилжүүлээд хий. Тэр хооронд за өөрийг нь танилцуулсан байгаа. Тэгээ дахиад танилцуулчихъя. Биологийн олон янз байдал ба газар ашиглалтын өөрчлөлт сэдвэр зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн экологч одон цэмэг маань болохоор тавихаар байгаа. Тэгэхээр та өөрийгөө бидэнд танилцуулаад яваарай. Хэлтгэлээ хэлээрэй. Сайн байцгаана уу? Намайг сонсож байна уу? Сонсогдож байна. За намайг одон шинэ байдаг. Би бишиг амтан судалгаа төвийн экологч. Одоо болохоор биологийн олон янз байдал ба газар ашиглалтын өөрчлөлтүүд сэдвээр их тавхад бэлэн болсон байна. За тэгээд энэ сэдвээр ярилцах боломжийг олгосон. За бас баяртай байна. За би мөн Монголын байгаль орчны залуучуудын зөвлөмж шүү. Мөн 100% азийн уран зохиолын зөвлөмж. За магадгүй олон магадгүй сонсогдох магадгүй ерөөхдөө бол бүгдээрээ адилхан байх болчихно. Чиглэл өөрчлөлт учраас одоо нэг сэдвийн талаар энэ баяртай байна. За ихэнхийнхээ өмнө бүхнээс хэдэн асуулт байна. За манай дэлхий танаа хэдэн настай гэж бодож байна. Хэдэн настай вэ? Нэг хүн байвал чатаа хариуцч болно. За тэгвэл нэг сенс байна. Микийн жоохон суул сонсогдож байна. Ямар одоо арай дээрч байна. Одоо ороод ир. За итгэдэг. За манай дэлхий хэдэн настай вэ? За нэг хүн 20 гэсэн байна. За 4.5 тэрбум, 4.5 тэрбум, тэрбум. За дараагийн асуулт маань болохоор манай дэлхийд хизээ амьдрал үүссэн бэ? За энэ нь одоо 2 зураг маань болохоор манай дэлхийд амьдрал үүссэн одоо тэр юу багтхан ийм hydrothermal буюу утсан дор байдаг
тийм зураг байна. За энэ болохоор description буюу одоо гэрчтэй. За. За ер нь 3.5 тэрбум 2 тэрбум гэсэн хариултууд өгсөн байна. Дараагийн асуулт. За тэгвэл хүн төрөлхтөн бизнес бишийг үргэлжлүүлэх бэ. Энд дээр бол одоо нөгөө бидний анчид байсан байна. Тийм нөгөө нэг түүгээр хийж одоо амьдралаа зархах гэсэн үеийн зураг байна. За энд одоо яг бидний орчин үеийн нийгэмшсэн, иргэншсэн одоо нэг тийм нийтийн тоолтын 6 өдөр энэ юутай орж ирж байгаа юм бэ? За үргэлж өөрчлөгдөж ирсэн хариултыг өгсөн. За тэгвэл одоо үнцгий хэлбэг орё. За энэ бол одоо манай дэлхийн геологийн цаг хугацааны зураг байна. За энэ геологийн цаг хугацааны зураг нь одоо энэчнээс хэлсэн л да манай дэлхий 4.5 тэрбум жилийн өмнө үүсч хөгжижээ. За 4.5-аас 4 тэрбум жилийн зам хэдийн үе буюу энэсээр одоо амьдрал байх. Энэхэдөө бодомжгүй маш гадуун хүйтэн байнгын газар болж идэг гартуул дэлбэрч идэг юм үе байсан байна. За тэгээ ерөнхийдөө энэ 4 жилийн орчноос дээр одоо нэг эст амьдралууд байдаг шүү дээ. Бактери одоо бидний мэдгээд үлсэнсэн бактери ч юм те нэг эст одоо амьтын зүйлүүд ингээд тий давмгааж амьдарч. За тэнгуүтэй 500 сая жилээс хойш ерөнхийдөө нөгөө бидний одоо хэлж юмсан амьтан урмаг буюу амьтан амьдрал маань ингээд хэдэр цэцэглэн хөгжсөн. За 500 сая жил гээд ингээд яваад бүр ингээд явж исэн чинь за энэчнээс одоо 200 сая жил 60 сая жилээс одоо бидний мэддэг динозаврууд үүссэн байна. За 60 сая жилийн өмнө динозаврууд үүсээд за ингээд явсаар хагаад бид нар хаана орж ирж байгаа юм бэ гэхээр за энэ одоо дэлхийн геологийн цаг хугацаатай харьцуулахад бидний түүх бодод өчүүхэн энд харагдаж байгаа цэг дээр л байгаа. Бид нар бол 3 сая жилийн өмнөөс 3000 жилийн өмнөх тэр айл хугацаанд үүссэн гэдэг үстэй. За тэгээд энэ үүсээд бид нар юу хийсэн бэ те газ ашиглаж эхэлсэн байна. За тэгээд газар тариалан ихэлж эхэлсэн байна. За тэгээд бичиг үстэй болж эхэлсэн байна. Нөгөө нэг хоёул иргэн шиг хоттой болж эхэлсэн байна. Тэнгуүтэй одоо ус сар бүхнэг дайн гэдэг одоо бидний мэддэг энэ хүний нийгэмш чинь одоо ердөөсөө 3000 жилийн одоо манай энэ үеэс 3000 жилийн өмнөх түүх байгаа даа. За тэгэхээр 4.5 тэрбум жилийг 3000 жилтэй харьцуулахад одоо ингээд харьцуулашгүй ерөнхийдөө бол маш богино хугацаанд манай хүмүүс энэ одоо дэлхийн одоо экосистемийг юм өөрчилсөн байна. Тэгэхээр энийг бид нар өөрсдөө бас сайн ойлгох тийм манай бид нар бол ингээд энэ ертөнцийн дэлхийн цөм биш энэ бид нар бол өчүүхэн нэг хэсэг түүхийнх нь өчүүхэн нэг хэсгийг одоо үргэлжлэн юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгвэл дэлхийн одоо энэ урт геологийн түүхэд те за 500 сая жилийн өмнөөс гээд авчи те одоо нэг олон амьдрал үүссэн энэ цаг үеэс гэж авахад дэлхий дээр ерөнхийдөө 5 одоо mass extinction буюу одоо их сүрэг байсан гэж эрдэмтэд тогтоосон байна. За тэрний үеийн бэ гэхээр одоо цаг уурын өөрчлөлт за тэгээд одоо нөгөө бидний хамгийн сайн мэддэг динозаврууд ингээд уцсан гэдэг чинь нөгөө тархины бороонд зохиогдоод за тэр гих мэт тавханаар бол 5 удаа дэлхийн амьдрал одоо түүх хэрэмдэр одоо оцсон байна. За энийг бол ингээд нөгөө геологийн олдруудаас геологийн олын амьтад байсан хэмжээнээсээ тэнэг одоо маш бага маш хурцтайгаар ингэж доошлохыг одоо их сүрэл гэж нэрлэдэг байгаа. За хүний амьдрал үүсээс өмнө бол тэгээд 5 удаа юм геологийн хэмжээнд байдал маш доройтсон байна. За тэгээд тэрийг 5 сүрэл гэж нэрлэдэг. Гэхдээ одоо бид нар бас 3 сүрэл рүү очиж гинэ үү гэсэн асуулт гарч ирээд байгаа. Яагаад вэ гэвэл хүний энэ амьдрал үүссэн энэ одоо хүний одоо бидний нөгөө нэг иргэншсэн амьдрал. За яг хүний амьдрал одоо 2-3 сая жилийн өмнө үүссэн байлаа гэхэд бидний иргэншсэн буюу хоттой за газар тариалантай энэ амьдрал бол 3000 жилийн түүхтэй байгаа шүү дээ. За тэгтэл энэ
3,000 жилийн хугацаанд бид нар одоо өмнө байсан 5 эксүрэлтэй дүүцхүүл хэмжээний 6 дахь эксүрлийг өөрсдөө үүсгэж байна уу гэдэг асуулт одоо эрдэмтдийн дунд маш их гарч ирээд байгаа. За яагаад тэрвэ гэхээр за биднээс шалтгаалж биологийн олон байдал буюу одоо зүйлүүд бусад амьд зүйлүүд устдах тохиолдлууд бол маш их гарсан. За одоо энэ одоо бидний нөгөө хоттой биш, юутай биш те газар тариалан эхлээгүй өмнөх үе бид нар ан амьтан агнаж төврийн одоо аж ахуйтай байсан үед бол дэлхийдэд байсан бүхий л одоо том хэмжээний бодгалуудыг, том хэмжээний зүйлүүдийг бид нар бас ингээд хүчин зүйл нөлөөлөл нь болсон гэж үздэг юм байна. За энэ бидний одоо нөгөө нэг Ice Age буюу мөслийн үе гэдэг кинонд үзчихсэн. Арслан зам гэж байна. За арслан зам бодвол мөслийн үеэс хойш удаа тож өгөө болсон. За яг хуу зарим одоо ном бичвэрлэлээр одоо арслан зам бодвол одоо нөгөө уурас өөрчлөлтөндөө гэсэн тогтоог үгээсээ болж тож өгөө болсон гэдэг бол ерөнхийдөө зарим судалгаачид юу гэж үздэг вэ гэхээр уурын нутгийн өөрчлөлт нөлөөлөх нөлөөтэй. Гэхдээ хамгийн гол нөлөөсөн хүчин зүйл нь бол хүмүүс эднийг агнаж эсвэл одоо хоо дундаа эсвэл одоо нүүцийн төлөө өрсөлдөд за ингээд энэ арслан зам гэдэг амьтныг бол дөөсөн гэж үздэг. За тэгвэл одоо тэр мөслийн үеийн дараа буюу одоо хүний соёл иргэншил нийгэм үүссний цаг гэдэг ерөнхийдөө бол энэ одоо дэлхийдэд байдаг бүхий том хэмжээний одоо арслан зам шиг том хэмжээний амьтад бол өстөж өгөө болсон байна. За энэ одоо баримтуудаас үзэхэд бол бид нар бас ингээд тийм 6 дугаар эксүрийг бичиж байгаа мөн үү гэсэн асуултууд их байдаг. За тэгвэл энэний дараагаар бол одоо ан хийгээд зүйлийг устгах гинэ гэж бодож ин. Гэхэд дараа нь юу болсон бэ гэхээр бид нар одоо нөгөө газар тариалан ирэх гэж байна. За газар тариалан ирэхэд газар тариалан гар захгүй за бас мал аж ахуй тий. За газар тариалан дээр юу бодог вэ гэхээр газар тариалан ирэхэд бол одоо нөгөө нэг газраа тийштэй энэ байгаа одоо ургамлуудын биологийн олон янз байдал нөлөөлөв. За өөрсдийнхөө тарьж ургах гэж байгаа тэр ургамлыг тарьж ургуулснаа бас тэр ургамлын зүйлүүдийг бусгаж өгүүлж байна. За нөгөө төгөөр нөгөө бидний одоо малч ханаар гэх юм уу те малчин хүний хамгийн том бас нэг дайсан бодвол хээрийн бор буюу одоо чоннууд одоо мал руу орчлоо гэж чонныг агнах гэж ярьдаг шүү дээ. Тэнтэй адилхан энэ Тасманы бар гэдэг энэ зүйл маань бол бац ингээд энэ бидний мал руу ороод байна, малыг сүлхээд байна гэдэг үгнээс австралид ингээд байсан энэ бол марсупиан гэдэг овгийн цорын гац юм том хэмжээний амтан байсан. За тэгтэл энийг бол мал руу ороод малыг мань сүлхээд байна гэд Агбар компани сүрэл авчирсан буюу энэ Тасманы барыг өгөө болчихно. Тэнд байсан хүмүүс агнаад дуусгах юм байна. Одоо тэгвэл Агбар ингээд биологийн олон байдлыг устгах өгөөд гэж шүү дээ. Хоолндоо хийх тулд эсвэл одоо хоодоо хамгаалахын тулд гэтэл бид нар атом тусаар амьдрах орчныг тутагч биологийн олон байдал нөлөөлж байна. За эндээс харах юм бол дээдлийн буюу ногооноор үзүүлсэн газрын зураг төр бол газар тариалангийн дэлхий дээр байгаа газар тариалангийн нөхөд байна. За доотлын зурган дээр болохоор дэлхий дээр байгаа мад аж ахуй хэлж байгаа газрын зураг. За ингээ харах юм бол ерөнхийдөө ингээд ихэнх газрыг бодвол ингээд дэлхий дээр амьдарч болох ихэнх газрыг эзэн байна гэсэн. За ингээд өөрчлөлт маань одоо тэгвэл монголчууд бид нэг ингэж ярьдаг шүү дээ тий. Манай Монголын газар нутаг бол онгон байглаараа байгаа. Ер нь бол өөрчлөгдөөгүй. Дэлхий дээр байгаа цорын ганц онгон байглаараа байгаа газруудын нэгэ гэж ярьдаг. Гэтэл бидний эргэн тойрон ч гэсэн өөрчлөгдсөн байдаг.
Энэ бол миний одоо дөнгөж түрүүхэн авсан Сэлэнг аймгийн газар тариалангийн одоо сансраас авсан зураг байна тий. За та нар ингээ харах юм бол энэ газар юусоо өөрчлөлтөөгүй гэж хэлж чадахгүй шүү дээ тий. Монголд маань ч гэсэн газар тариалан эхэлж байгаа. Мал аж ахуй эхэлж байгаа. За хүний үйл ажиллагаа явагдаж байгаа цагт тухайн амьтны тухайн одоо биологийн организмын байдлын амьдрах орчин бол ямагт өөрчлөгдөж байдаг. За түрүү миний ярьсанчлан тий дэлхийн одоо гадаргуугийн ерөнхийдөө 29% 30 орчим хувь нь хуурай газар байдаг. За тэр хуурай газрын маань 76% нь одоо амьдралд байж болохгүй газар байдаг. Тэгвэл энэ амьдралд байж болохгүй газрын маань 45% буюу бараг 50% нь бол газар тариалан мадартууд ингэж өөрчлөгдсөн газар нутаг байна гэсэн. За тэгвэл энэ өөрчлөгдсөн газар нутгийн одоо яагаад одоо биологийн олон янз байдал тэгж нөлөөлөд байгаа юм бэ гэвэл за биологийн олон янз байдлын мөрөө маань одоо ухаанд холбоотойгоо ийм сувмын холбоотой байдаг. За энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр энэ дээр харагдчихсан холбоо ингээд багасах тусам зүйлийн тоо болвол огцон багасч байдаг гэсэн. Хаан талбайдаа таарсан зүйлүүд байдаг гэсэн. Тэгэхээр том талбайд байх тусам олон зүйл байх боломжтой. Жижигхэн талбай байх тусам бага зүйл байх боломжтой гэсэн. За тэгвэл энэ бас талбай ингээ багасаад амьдрах орчны хуваагдмал үзэгдэл нь зөвхөн зүйлийн тоонд биш бас зүйлийн хоорондын харилцаанд бас нөлөөлж байгаа. За юу гэсэн үг вэ гэхээр за том газар нутгад ийм амьдрах орчинд бол том одоо зүйлүүд амьдрах боломжтой байдаг. За миний түрүүний ярьсанчлан авслан зам бол одоо нэг жижигхэн арал дээр бол амьдарч чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл тухайн арал дээр ингэж одоо хязгаарлалт нөөцтэй учраас нөөц нь дуусаад тухайн амьдрал өгөө болно гэсэн. Тэгвэл газар нутг маань том байх тусмаа том хэмжээтэй зүйлүүд амьдрах боломжтой болтгоо. За дөнгөж том хэмжээтэй зүйл одоо энэ фондер яриад үзэхэд энэ жижигхэн шувнаас том шувууд орчдог. Том шувуу одоо том цувтаа шувуу болоод том өрүүдийг том модны одоо эсвэл жимсний өрүүдийг маш гол газар аваачиж тараас чадвартай байдаг. Жижигхэн шуунууд манайд ерөнхийдөө жижиг хэмжээний үрийг харах чадвартай байдаг. За тэгэхээр ингээд том хэмжээний энэ том хэмжээтэй шувуу маань хэрвээ устсан эсвэл одоо энэ газар нутгийнхаа хязгаарлалт байдлаас болоод тоон маш их хэмжээгээр хязгаарлагдчих юм бол тухайн шувуутай бас харьцдаг мод маань хамт одоо ингээд буурна гэсэн. Ягаад гэвэл тухайн мод бол энэ шувууг ашиглаад үрийг тараадаг байх. Энэ шувууны тодорхой багасаад ирэх юм бол мөн тухайн модны тодорхой багасаад ирнэ гэсэн. За тэгвэл газар ашиглалтын одоо өөрчлөлтийн үе шатууд гэж юм те. За эхлээд бол бидний одоо онгон байгаас буюу ямар ч одоо өөрчлөлт ороогүй байгаас байж юм те. За тэнгуүтээ тэр байгалаа өөрчлөөд ерөнхийдөө бол одоо газар тариалсан эхлээд за тэр газар тариалсан маань илгээгээд одоо нөгөө хувцчлалт буюу одоо хоёр дахь үе шатанда бид нар орсон байна гэж үзсэн. За эхнийдээ бол одоо нөгөө нэг газар тариалангийн эхлээд ихэнх хүн ам маань бол хөдөө орнод байдаг байсан бол за одоо бол дэлхийд ихэнх хүн ам буюу одоо байр төрлөөр амьдарч байна гэсэн. За энэ маань энийг ярихын өмнө энийг тайлбарчаа тий. Амьдрах орчны өөрчлөлт гэж юу юм бэ? За амьдрах орчин бол 3 янзаар өөрчлөж болно. Нэгдүгээрт бол амьдрах орчин маань хэр чигээр ингээ алдагдаж болж байна. За ингээд энэ маань одоо юу гэдэг юм те газар тариалсан тул дээр нь байсан одоо ой модлыг ингэж хайраад за тэгчтэй газар тариалсан. За энэ бол ухаан амьдрах орчин маань тэр чигээр өөрчлөлт буюу алдагдсан гэж үзсэн. За хоёр дахь нь юу гэж болох вэ? Degradation буюу одоо амьдрах орчны чанар модж болно тий. За энэ чанар яаж модж болох вэ гэвэл одоо за голын экосистем байлаа гэж бодоход за тэр голын хажууд газар тариалсан пестицид газар тариалсан тэр нөгөө пестицид хөрсний бордоо зэрэг нь бол ингээ ороод тухайн голын экосистемийг чанарыг эдийгээ бүрэн алга болгоогүй ч гэсэн чанарыг нь бууруулж чинь тий. За 3 дугаарт яаж алдагдаж болох вэ гэхээр хэсэгчсэн алдагдал буюу ингээд бүтнээрээ байсан зүйлийг
хэсэг зүйл болчихсон тийм байдлаар бол амьдрах орчныг өөрчилж болж байна. За хараад энэ сонсогдож байна. За та хэд маань энэ зургийг хараад энэ амьдрах орчин сайн амьдрах орчин байна гэж бодож байна уу? Дундаж амьдрах орчин байна гэж бодож байна уу? Эсвэл маш муу амьдрах орчин байна гэж бодож байна уу гэж бодож байна. За гоё амьдрах орчин гэж орж ирж байна те. За тэгвэл яг энийг ингээ харангуут те ой мод ингээд ургацсан. За ингээд зингээр нь ингээд ерөнхийдөө ингээд бараг өөрсөлд ороогүй амьдрах орчмыг харагдаж байна тийм үү. За яг үндэ бол энэ маань маш их өөрчлөлттэй амьдрах орчин байна. За энэ бол миний авсан зураг ханахын зураг гэхээр Английн нэг ойн зураг байгаа. За энэ өмнө нь бол ийм ой байгаагүй. Ямар ой байсан бэ гэхээр навчит ой байсан. За энэ бол шилмэт модон ой байсан байна тий. За яагаад энэ навчит ойгоос шилмэт модон ой болсон бэ гэхээр за англичууд энийг бол 1900-аад оны үед буюу 2-р зууны үед энэ газарт ингээд шилмэт ой тариад за энэ ойгоороо болоод нэг тимбер буюу модон эдлээс одоо модны худалдаа ялтахын тулд энэ ойг бодвол ингэж өгсөн байна. За энэ одоо шилмэс мод маань бас энэ зүйл маань бол маш хурдан ургадаг. За тэгээд навчит ойгоо бодох юм бол одоо бусад одоо нөгөө нэг биологийн олон янз байдал буюу бусад ургамлуудынхаа нөөцийг ашиглаад маш хурдан ургаад хурдан өгдөг тийм ой байгаад байгаа. Гэтэл энэний өмнөх ой бол за навчит ой маань бол маш удаан хугацаанд ургадаг. Гэхдээ маш удаан хугацаанд ургахтай бол бусад биологийн олон янз байдал нөлөөдөхгүйгээр одоо хамтран зэрэгцэн очиж чаддаг тийм ой. За тэгвэл одоо энэ яг ингээд зураг нь те тэр англичууд энэ ойг ингэж ургуулахын тулд за энэ газрыг ингэж тэгшиж байна. За энэ газар өмнө нь ямар газар байсан бэ гэвэл тэгвэл эхнийх нь бол энэ хүлэрт. За хүлэрт намайг за хоёр дахь нь бол эртний тарсан ой гэж байна те. За хүлэрт намаг нь яг энэс юугаараа дээр юм бэ гэвэл те хүлэрт намаг маань бодвол одоо бидний ярьдаг те нөгөө нэг нүүрс бичлэгийн хийг бодвол ингээд тэнгэрт ялгараад одоо дэлхийн дулаалыг үүсгээд байна гэж ярьдаг те. Гэтэл хүлэрт намаг маань ямар үүрэгтэй юм бэ гэхэд тухайн одоо ингээд ялгараад байгаа нүүрс бичлэгийг өөртөө шингээж буюу хадгалах үүрэгтэй тийм экосистем. За энэ экосистем маань хэрвээ ингээд одоо ингээд ухаад тэгшлээд оронд нь ийм мод тарчих юм бол эргээгээд доороо хадгалсан байсан хөрсөндөө хадгалсан байсан тэр их нөгөө нэг нүүрс бичлэгийн хэрэг шууд одоо алдаж дэлхийн дулаалыг маш хурдтайгаар одоо ихсгэж тийм одоо positive feedback буюу эерэг одоо нөлөөлөлтөй feedback болж loop болж ингээд байгаа. За түрүүний миний ярьсан одоо энэ маань өмнө нь навчит ой байсан буюу царсан ой байсан тийм. За энэ царсан ой нь ямар ашиглалтай юм бэ гэвэл за нэгдүгээр бас нөгөө нэг за адилхан ой модын чинь одоо нөгөө нэг нүүрсчлийн хийгээ болов шингээж авч байгаа. Гэхдээ энэ юг бодох юм бол маш удаан хугацаанд ингэж ургадаг учраас энд бол маш олон бүрдийн нөгөө нэг амтан ургамал нь дагаад тэр ойгоо дагаад одоо зогтсон байдаг. За яг энэ зарсан ой бол ерөнхийдөө бараг сая жил 2 сая жилийн настай ийм зарсан ойд бол тэр сая 2 сая жилийн түүхэд хамтраад одоо хөгжчихсэн, хувьсчихсан тэр уур амьсгалдаа тэр орчиндөө дасчихсан маш удаан амтан ургамал за микробиологийн зүйлүүд байгаа гэсэн. За тэднийг ингээд бүгднийг устгаад оронд нь monoculture буюу нэг янзын нэг зүйлийн ингэж модыг тарьсан. Энэ экосистемийг одоо энэ экосистемээс хүртэж болох бүх үйлчлэгийг бид нэр ингээд шууд
тэр одоо англичууд бол шууд авцсан гэсэн. За тэгээд эннээсээ одоо хүмүүс англичууд ухаараад бидний ийм юм ингээд газар ашиглалттай өөрчлөлтөс болоод ингээд газарсан байна гэдэг одоо бол ерөнхийдөө сэргээх ажлуудыг хийж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ бүгдийг ясны дараа одоо миний баг зэрэг шүмжлэлтэй ханддаг сэдв гэвэл за тэрбум мод үндэсний хөдөлгөөн гэж байдаг. За энэ бол мэдээж болоод маш одоо хэрэгтэй төсөл ягаад гэвэл энэ уур амьсгалын өөрчлөлт газрын дөрөлт бас энэ цаг үед бол мод шиг хэрэгтэй зүйл байхгүй. Гэхдээ бидэнд англичуудын тухайг давтахгүй. Өмнө нь хэрвээ мод ургадаггүй, модын экосистем байдаггүй тийм газар мод тарьчих юм бол тухайн бусад биологи олон янзтай хэлбэрнүүдэд хэрвээ одоо нөгөө шилмүрт юм уу навсан ойг өмнө байгаагүй газар тийм шилмүрт юм уу навсан ойг авчих юм бол тухайн одоо ботлог юм уу сөөгдөг ургамлуудын нөөцөөс одоо шилмүрт навчид тэр ой маань шууд хороод авчнаа. Тэгэхээр бусад биологи олон янзтай маань хамтран орших боломжгүй болно гэсэн. Мөн за ганцхан төрлийн одоо мод тариад байна тий. Ганцхан төрлийн мод тариад байх юм бол нөгөө л нэг биологийн одоонс байдалтай бас дахиад нөлөөлөд байна гэсэн. Тэгэхээр энэ одоо тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг маш одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тухайн одоо хэрвээ мод тарьж байгаа газараа сонгож байгаа тухайн газар өмнө нь ямар модууд ургадаг гэсэн бэ? Энэ өмнө нь модтой газар байсан уу, модгүй газар байсан уу? За энэ бид нэр энэ экосистем байх ёстой модыг тавьж гэнэ үү, байхгүй модыг тавьж гэнэ үү гэдгийг хаалтагаар тавьдаг. Яа, за түрүүн би хат удаа өнгөрсөн. Манай одоо амьдарч байгаа дэлхийг бараг 50 дээш хүн хотод амьдарч байна. Хүн. За 50% барууныхан буюу Европ, Хойд Америкийн бизнес практик системтэйгээр явагддаг юм байна. Одоо дэлхийн бүтэц бүтээ буюу Азийн бизнесээр хатчих одоо 20% болж байгаа ч идэв буцтайгаар явагддаг юм аа. Яа. За тэгвэл Монгол улс маань ч гэсэн манай ч Монгол улс маань одоо бараг Улаанбаатар гэдэг хотод одоо 50-аас дээш хувийн хүн ам маань ингээд бөөгнөжчихсөн. За бусд нь одоо ингээд түүх дээр таатанд байдаг үү тий. За тэрнгээрээ ч гэсэн бид нар татвартай бахархтай байсан. Онгон байгалаараа байгаа манай улс бодыг ингээд хаашаач гацсан хаднавчтай гараад ивчих боломжтой. За гэхдээ энэ маань одоо удаан амьд байхгүй бидний одоо дэлхийн тийм одоо яг бидний одоо амьдрал тохиолдсон маань бидний өөр бүхний амьдрал болдог. Манай улсад маань за ядаж аймаг болох маань бараг татгад гэж одоо бүх газар маань хот маань гэхэд аймаг болох маань хот байх хэмжээний өсөж хөгжих нь ойлгомжтой. За тэгвэл энийг дагаад энэ дээр одоо би нөгөө протеин готны замын бүрээ интернетээр явуулсан бүрээ аваад хэлсэн. За нөгөө нь болохоор за хар хорийн шинэ хар хорийн бүрээ тавьчихсан. За тэгвэл хоттойгоо за татыг датын хатуу ирэмжтэй юм хөтөн байгуулсан үүсгэж ихтэй. За тэгвэл энэ маань хөгждөө үүсгэж мэдээж одоо хотын хөгжөөд хүн амын хөгжөөд цай тэрмэжтийн хөгжөөд одоо байхгүй. Гэхдээ энэ хөгжлийг дагаад бид нар биологийн одоонууд буюу бид нартай зэрэгсэн оршиж буй амьдралаа бохомдсон хөгжлөө явуулсан. За энэ дээр ямар зураг харагдаж байгаа юм бэ? Тэгэхээр Евразийн газрын зураг харагдаж байна. За Евразийн газрын зураг дээр энэ улаанаар тэмдэглэгдсэн энэ зүйлүүд болохоор улсын хэдийг тойроод гэр чигтээ юм хашаатай газрыг улаанаар тэмдэглэсэн байна. За энэ улс шараар тэмдэглэсэн зүйлүүд нь болохоор одоо дураачид нь юу юм бэ гэхээр улсын хэдийг дагаад за ерөнхийдөө хагас хашаатай тийм газрууд байна. За тэнхэр болохоор хашаа барих зүйлтэй байгаа газар юм. За тэгвэл энэ хашаа яагаад яриад байгаа юм бэ? Хэллийн дагуу хашаа угаасаа байцтай юм шүү гэж бодсон юм. За Монгол маань одоо тийчгээрээ хилээд багсан хашаатай байна. Ойд бүш остооч нэг бүш
That's ингээд тэрээ хаагаад гадуураа ингээд хашаатсан гэдэг юм. Тэгвэл энэ хашаатны өрөөний юм гэдэг. За манай Монгол амьдардаг протон гэдэг энтиг хавцсан үстэй. За энэ протон маань одоо нөгөө өмнө нь байсан. За энэ баруун талд харагдаж байгаа зураг дээр маань болохоор протонгийн одоо хүүхэн амьдарч байсан газар нутгийг улбар шаараар ингэж тэмдэглэсэн байна. За тэгээ улаанаар нь болохоор одоо амьдарч байгаа газар нутгийг тэмдэглэсэн байна. За энэ улбар шаараар нь болохоор өмнө одоо дахин танилцуулсан буюу одоо өмнө нь амьдарч байсан ч одоо амьдарч байх үед нь шинээр одоо нутагшуулсан тийм газар нутгийг тэмдэглэсэн. За тэгвэл ингээ харах юм бол улангийн гол плац буюу улангийн одоо амьдарч байгаа хамгийн гол хэсэг нь бол энэ Монголын өмнөд хэсгээр ингэж харагдаж байна. За Монголын өмнөд хэсгээр ингэж харагдаж байгаа юм ингээ харах юм бол ойртойгоо татсан бодоод энэ хэдийн дагуу нэг хамгийн ихээр болж байна. За тэгвэл энэ хотуудын юу гэж яриад байгаа юм бэ? Түрүүний слайдн дээр гарсан манай Монгол маань ингээд тойроод тэр чигээрээ хашаатай байгаа даа. За энэ хашаатууд 29 юм дээр за энэ 2013-аас 15 онд ороод 20 бодно GPS-ийн форумс тогтсон байна. За энэ GPS-ийн форумжууд дээр ингээд гарсан мэдээлэл юугаас авсан бэ гэхээр энэ 20 GPS-тэй маань мэдээж хашааг давж явж чадаагүй. За энэ мэдээж хашааг давж явж чадахгүй байгаагийн гол учир нь юм бэ гэхээр энэчээ байгаа хэрвээ нөгөө талд байгаа хотонгуултайгаа ерөөсөө подкаст маань чадахгүй байна. За ингээд подкаст маань чадахгүй гэнэт нь одоо ингээд өөрсдөө актив гид програм болоод энэ подкаст маань өөрөө тусгай өстөд явах байна. Үгүй байснаа. Яа. За дараагийн манай Монголд ерөнхийдөө ганцхан юу байдаг гатэрний зам. За гатэрний зам манай хойд бүшиг өмнө бүстэй гэсэн нийтүүлсэн ийм Монголын түнсэн болтаг юм шат байдаг. Үгүй гатэрний зам байдаг. За тэгвэл энэ гатэрний замыг бас хашаагаад за амтан мад ороход ингэж хийдэг энэ зам дагуу одоо хашаанууд байдаг. За энэ хашаатны батхар учир нь юу юм бэ гэхээр за түрүүн би нөгөө нэг миний татаар ярьсан худагийн татаар ярьсан. За энэ дээр бол Монгол дээрийн татаар ярьсан. Монгол дээрийн бас амьдрах хэсэг болоод Монгол орны баруун хэсэг за өмнөд хэсэг гэж байдаг. Тэстэй энэ хашаатаа актны үднэс одоо нэг тэрний замын дагуу хатсан хашаатнаас үүдээ энд байдаг одоо түн подкаст маань уг нь одоо ингээд тийшээ нүүдэг баруун тийшээ ингээд өмнөхөө гол нүүдэг тийм нүүдний амтан бодовч энэ хашаанаас одоо энэ хоёр подкаст маань хоорондоо нийт хадаж бидэнтэйгээ өөдөж чаддаг. За энд байдаг энэ подкаст маань одоо тийшээ орчихгүй энд байдаг энэ подкаст маань одоо ингээд баруун тийшээ орч. За энэ маань өөрөө яаж байгаа вэ гэхээр подкастыг ингэж хуваагаад батд итүү зөвхөн бодгоод байна гэдэг. За одоо энэ нөгөө нэг хашааныхан дээр үнтэй энэ хашааг ингэж батд жидээ маш олон ингэж зүйдэг амтан. Атом гэдэг амтнаа хүний маш очдог гэдэг байна. За энэ он биднес ямар боломж байдаг вэ гэхээр за энэ замыг дагуулад бид ингэж тэрдээр үлдэх болно. Байгаль дэвсээ тэтгэн амтын төвлөрөг үлдэх болно. За энэ дээр харагдаж байгаа зурман болохоор зэрэг байдаг тэтгэн амтны төвлөрийн зураг. За энэ хоёр хажууд нь одоо ингэж гадаад талын бүтэнтэй байгаа. Энэ тэтгэн амтны буюу одоо байгалийн экосистем нөгөө экосистемээр энэ тэтгэн амтны тийг ингэж бүтээж байна. За манай Монголд зам харгуу байна уу активний зам байна. Үүндээ ингэж нэгэн продуктор байгуулах боломжтой. За тэгвэл этэй байдаг энэ бүштэй шиг боломжтой. За энэ цагаатаа жоохон хичээж авшиг.
Тийм болохоор сүүлийн сайтуудаа магадгүй яахгүй байсан юм бодож байна. Хайд маань асууж байна. Бидэнд маш сонирхолтой, маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн Одон Жимийн хэлтгэгчдээ баярлалаа. За хэдүүлээ нөгөө цагаасаа 6 минут хэтэрсэн явж байгаа учраас асуултууд байвал комментар эсвэл гараа өргөөд нэг нэгээрээ ээлжлээд асууцгаая. Тэгээд тэр хооронд асуултаа бэлдэж байх хооронд нь хэдүүлээ илтгэгчтэй баярлалаа илэрхийлээд эможи эхнээсээ бүр дараад эхэлсэн байна надаар хэлэлтгөө. Тэгэхээр дахин эможи дарж баярлалаа илэрхийлье. Зя. Баярлалаа. Маш их баярлалаа гэсэн комментууд ирж байна. Зя. Зя. Асуулт одоогор байхгүй бололтой. Тэгэхээр хэдүүлээ манай илтгэгч төр юугаа авч ивэл хэдүүлээ нөгөө нэг зураг юугаа авч агаад скриншотууд зургийн хэрэгцээ аваад тэгээд өнөөдрийнхөө илтгэлийг хичээлийг өндөрлцгөөе. За тэгэхээр камера нээх боломжтой бол камера нээгээд камера нээж байгаа хүмүүсээс нөгөө нэг хэлэхэд 18-аас доош насны хүн байвал please камера унтраагаарай. За тэгэхээр 18-аас доош насны хүүхдүүд хамт камера унтраагаарай. За. За тэгээд зураг дарахлаа. 1 2 3 энийгээрээ арай хараахан нээж дуусаагүй байх шиг байна. Тэгэхээр яг нэг камерыг унтарч засаад төлөйгээд. За тэгэхээр нэгрээ. За 1 2 3. За төрүүлээ зарай. За дахиад 1 2 3. За хамгийн сүүлх нь. За окей. За энэ үрээд өнөөдрийн хэлтгэл маань дуусч байна. Тэгэхээр хоёр хэлтгэгчийн зүгээс хоёр хэлтгэгчдэд маань асуулт байгаа лу? За хэлтгэгч нарт асуулт байхгүй юм байна гэж үзээд эртний формсыг би дахиад явууллаа. Энд болохоор нөгөө нэг 80 түрүүн 89 хүн байсан. Тэгээд эртцийг бол 84 хүн бүгэлсэн байна. Тэгэхээр бүгэлж амжаагүй байгаа 5 хүн маань бүглөөд өгөөрэй. Тэгээд өнөөдрийн хичээлд хамрагдсан та бүхэндээ бүгдд нь баярлалаа. Дараа 7 хоногийн 17 цаг 30 минутаас дараагийн вебинарт бол хамрагдаарай гэж хэлье. За тэгээд орой сайхан өнгөрүүлээрэй бүгдээрээ баяртай. За баярлалаа баяртай. Баярлалаа.